өсөр хаягдаж нэг намын дарангуул хэрхэн байсан энийг илтгэх гэж ингэж арчсан усалыг хийсэн. Тэгээд арчсан ус бол одоо энэний хүчит та бүхний энэ төрийн ордон дотор орж ирээд том дугаараад байж байна. За тэгээд би юу хэлэх гээд гэдэг өнөөдөр 10 сарын 2 1998 онд энэ хувьсгалыг хийж энэ эрхчлөлөөр авчирсан зориг маань насварсан. Ингээд эрхэм зоригийнхаа энэ насварсан өдрийг энэ хүний эрхчлөөний тухай дахин ярилцаж байгаа учраас зоригтой хөтгөл үзүүлж 3 секунд болцоосоо хэвлээ. За баярлалаа. Манай зоригийн өглөөр Монгол Ардын нам олон ч удаа шоу хийж олон ч удаа төрийн эрхэнд гарсан. Тэрний ачаар өнөөдөр бид дахиад хүний эрх зөрчилдөг яриа сууж байна. За тийм учраас одоо энэ бас нэг 2-3 зүйлтэй шүүмжлэлтэй хандсан 2-3 санал төлөе гэж ингэж бодож байна. Өнөөдөр энэ хүний эрхийн тухай арчилсан намын хүний эрхийн дэд хороо жишээлх юм бол манай энэ Ганбаяр манай Цогтбаатар миний бие босгийн охид залуучууд нийлээд энэ сонсголыг хийж яхад бид бол ямар байдлаар хандсан гэдэг зэрэг бүх намууд одоо бид өгсөн. Бүх эрхэн зөрчигдсөн улсуудад бид өгсөн. Гэтэл өнөөдөр энд хэдэн нам ирсэн байна. Хэдэн намын төлөөлөл байна. Зөвхөн арчилсан намаас орж ирж өгөх гэж байгаа биш ээ. Энд Монгол Ардын нам Босгийн төрлийн төвд байгаа намууд энэ Монголд ажил үйл ажиллагаа явуулж байгаа бүх намуудад бид нар оролцоо өгсөн. Энийг байна. Тэр нь хамгийн нэг ноцтой зүйл нь Монгол улсын хүний эрхийн хорооноос нэг хүн алга. Хүний эрхийн хороо бид нар бас ирсэн байгаа. Нэг хүн ирсэн байна. Хүний эрхийн хорооны үнийг босоод одоо би нэг хараатай. Байхгүй биш үсник хамс. Хүний эрхийн хороо байхгүй. Тэгээ ийм байхад Монгол хүний эрх яаж хэрэгжих юм бэ? Яаж урагшаа явах юм? За нэг юм зүгт хэлчихэ. Цагаатны тухай хуулийг өөрчлөсөн хуулийн төсөл санаачилж байгаа бичиж байгаа гэж дөрөв оюун баатар байдэнтэй. Бидний цагаатны тухай хуулийг дахиж өөрчлөхгүй бол энэ цагаатны тухай хууль бол зөвхөн нэг ард түмний нүдийг хуурсан цаг хугацаа өнгөрөөсөн ийм хууль батлагдсан. Өөрөө хөдөлмөрсөн үний хөвгөд. Тэр цагаатны одоогийн хэрэгжиж байгаа энэ хууль нь юу заагдсан гэхдээ тэр хилмигдэгчдийн арга гэр үр төрсөн үр хөвгүүдэд нөхөн олгор олгоно. Бусдын үр хайцсан. Одоо хилмигдсэн хүний хөвгүүд амьд хүн цөөхөн байна. Жишээлбэл би одоо 65 нас үрчээд миний аав одоо 100 гарсан юм хүн байна. Тэгэхээр энэ хуулийг бол өөрчлөлт зөв гэдэг дээр санал нэг байна. Энэ дээр манай хүний эрхийн хорооноос бас сандаа тийш нөгөөж энэ хуулийг боловсруулах ажиллагаанд оролцох хаа гэдэг гэж бодож байна. За дараагийн асуулт бид нэр за яг би нэг 2 минут илүү авчих. Энэ цагаатаа ч юм байна. Шоторгон нэг шүү дээ тийм ээ. За дараагийн асуулт бол бид нэр одоо хилмигдэл гэж яриад байгаа байхгүй юу? Хилмигдэл гэдэг бол хүний өмнөөс хэрэг хийгээд юм уу ямар нэгэн байдлаар хилмигдсэн үнийг хийдэг. А би бол одоо энийг өөрчилж энэ цагаатны тухай хууль энэ хилмигдэгч энтергээд байгаа бол хятлагын тухай хууль болгож оруулах гэж бодоод байна. Хятлага байсан шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр бол энийг хятлагын тухай хууль гэж оруулж хятлагын өдөр гэж тэгж яах хэрэгтэй бид нар хилмигдэж гэж болохгүй. Тэр хятлаг гэдэг бол үндэ баримцыг төлөвлөсөн. За нэг юм бэ. За дараагаар нь энэ Монгол Ардын намыг одоо улсын шүүгүүд өгөх жадран дээр нэлээд идэвхтэй сайн хэрэгтэй манай юу энэ хороо тэр энд хүрэлцэн ирсэн та бүхний санал та бүхний хүчин зүтгэл хэрэгтэй. Монгол Ардын нам бол Монголын ард түмнээс уучлалт гуйгаагүй. Илүүгээр 96 төрийн дөрвөн засгийн эрх авчаад тэгээ ерөнхийлөгч болсон байхдаа илүүгээр төрийн нэрийн өмнөөс уучлалт гуйсан. А Монгол Ардын нам бол ерөөсөө ард түмнээс уучлалт гуйгаагүй. Тийм учраас энэ уучлалтыг заавал ойлгох хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. За ингээд та бүхэнд баярлалаа. Цагаар хавчигдаж байна. За ерөнхийдөө бол би зүгээр яг ингээд хэлэхэд бидний аль нэгэн намын хүний үзэл бодлыг сонсох гэж ирээгүй. Өнөөдөр хилмигдсэн хилмигдэж шигшж байгаа хинч вэ энд үгүй хэлэх ёстой. Би одоо энэ хурлын гишүүдэд хандж хэлье. Тэр тусмаа авчсан намын гишүүдэд хандж хэлье.
Ардчилсан намын хүний эрхийн дэд тороо энэ хүний эрхийн тухай ярьж хахад ардчилсан намын гишүүд офтор орж ирж үжил бодлоо илэрхийлэх ёстой, байр сууриа хэлэх ёстой. Гэвч ороод ирсэн ганц нэг гишүүдийн биднэр үгийг хэлэхгүй. Энэ үчи яагаад бол онцгой эрхээ эзлэх ёстой шүү дээ. Жирийн иргэн үг хэлж байгаа биш. Түрүүн орж ирсэн энэ үнээр 10 минут үг хэлүүлсэн болно шүү дээ баярмаагаар. Сайн юм бэ жоохон бохимжтой ойлцлаарай. За манай дарга цагнаад байнууд ингэ дарга төрлөө өгдөг гэж зөө. Тэгэхээр эрхээ баярлалаа.